Ирж буй 2026 онд Оршийг юу хүлээж байна вэ? Ямар үйлдвэрүүд баригдах вэ? Стратеги ямар чухал төслүүд хэрэгжиж эхлэх вэ? Улс оронд ямар шинэ технологи бий болж, ямар хиймэл дагуулууд сансрын тойрог замд хөөрөх вэ? Эдгээр хамгийн хүлээлтийн үйл явдлуудыг авч үзэх зэрэгцээ. Одоо цаг хугацаа урагшил суугийн тусгай дугаарт 7 хоногийн шинэ материалыг танилцуулна. Барилга бүтээн байгуулалт. Энэ онд газрын ховор элемент болон бус ашигт математикийн холбоотой салбарт чухал төслүүдийг хэрэгжүүлэх эхлэх төлөвтэй байна. Тодорхойлох юм бол Полярный литий компани Мурманск мужидах Колмозъярскийн литийн ордод уулын баяжуулах комбинатын барилгын ажлыг эхлүүлнэ. Туваад ангаар энэсийн кластерийн хүрээнд эрчим хүч хадгалах систем зориулсан литийн давс үйлдвэрлэх гидрометаллургийн үйлдвэрийн зураг төслийг боловсруулж эхэлнэ. Мөн уг кластерын хэрэгцээг хангах зорилгоор Сибирийн шинэ хотын зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ. Росатом компани литий ионы хуримтлуурын 2 дахь гигафабрикийг ашиглалтанд оруулна. Коми бүгд найрамд улсад Бежеминскийн таны ордыг ашиглах төслийн эхний ээлжийг ашиглалтанд оруулна. Северстал компани Череповец хотод төмрийн хөдрийн бөмбөрийг үйлдвэрлэх томоохон зогсолборыг ажилуулна. Кубанд хийм боловсруулах томоохон зогсолборын барилгын ажил эхэлнэ. Газпром компани Амурын хийм боловсруулах үйлдвэрлэлийн технологийн 5 дахь шугамыг, мөн Амурын химийн зогсолборыг ашиглалтанд оруулна. Роснефть компани Восток ойл төслийнхэн эхний үе шатыг хэрэгжүүлж эхэлнэ. Сибур компани дугуй болон авцамын хүчлэлтийн үйлдвэрлэлд өмнө гадаадаас импорт ашигладаг байсан чухал тусгай бүтээгдэхүүн болох энэ бутилитийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлнэ. Ленинград мужийн Ус-Луга бомб барилах Форт Павара терминалын барилгын ажлыг дуусгана. Петропавловск, Камчатск хотод шингэрүүлсэн байгалийн хийг дахин хийж өгөх зогсолборыг барьж байгуулах ажил дуусна. Мурманск мужид ирээдүйн Коскийн атомын цахилгаан станцийг барихад зориулсан хээрийн судалгаа бэлтгэлийн ажил эхэлнэ. Морийн хязгаарт өндөр хүчин чадалтай ирээдүйн атомын цахилгаан станцын талбай дээр барилга байгууламжийн ажлууд эхэлнэ. Железный-Горск хотын уулын химийн комбинатад ашигласан цөмийн түлшийг боловсруулах шинэ төвийг ашиглалтанд оруулна. М12 Восток хурдны автозамын тюмн хүртэлх хэсгийг барьж дуусгана. Морийн хязгаарт Оросын холбооны улс бүгд наримд гарчсан солонгосоор дуулсан хил дээрх Туманы гол дээгүүр автозамын гүүр барих ажил дуусгана. Ростелеком компани 2026 оны эхний хагаст Монголын хил хүртэл татсан Транссибиразийн шилэн кабелийн холбооны шугамын барилгын ажлыг дуусгаж туршилтын гормоор ажиллаж эхэлнэ. Одоо техник рүү анхаарал хандуулна. Техник 2026 онд Оросын Эсхонгос үйлдвэрлэлийн салбарын хувьд жинхэнэ эргэлтийн томоохон дэвшлийн жил болно. Өмнөх жилүүдэд тус салбар импорт орлох бодлого урт хугацааны нарийн төвөгтэй туршилтын хүнд үеийг туулсан билээ. Оны эхний хагаст Оросын нөхцөл тохируулсан Суббюджет 100 онгоцыг гэрчлэгээжүүлэх ажил дуусч гарын тээврийн компаниудад нийлүүлж эхэлнэ. Мөн ИЛ-114 300 онгоцны гэрчлэгээжүүлэлт дуусч анхны суврал онгоцуудыг нийлүүлж эхэлнэ. Шинжлэгдсэн Ту 214 онгоцуудыг нийлүүлж эхэлнэ. Шинжлэгдсэн МС-21 онгоцыг гэрчлэгээжүүлэх ажлыг оны төгсгөл гэхэд дуусгах төлөвтэй бөгөөд нийлүүлэлтийг 2027 онд эхлүүлэх магадлалтай. Үүний зэрэгцээ ПТ8 хөдөлгүүртэй B200 газар усны явагч MPV онгоцны туршилтууд эхэлнэ. LMS 901 Бакл онгоцны гэрчлэгээжүүлэлт ажил дуусч Орос Белорусын хамтарсан ОСВ онгоцны анхны загварыг бүтээнэ. Шинжлэгдсэн хөнгөн хөдөлгүүрт Танго хэмээх сургалтын онгоцны гэрчлэгээжүүлэлт эхэлнэ. Хөнгөн ангиллын К62 нислэг тэрэг зориулсан ВК 1600В хөдөлгүүрийг гэрчлэгээжүүл дуусна. Усан онгоц үйлдвэрлэлийн салбарч олон эерэг мэдээ хүлээж байна. Санкт-Петербург хотын Северная Верф үйлдвэрт 22350 төслийн 2 фрегатын суурийг тавина. Мөн 677 төслийн 2 дизель захиргааны шумбагч онгоцыг барих ажил эхэлнэ. 22740 төслийн гүйхэн суулттай мөс зүсгэх шүлгийг барьж дуусгаад захиалагчд нь хүлээлгээ өгнө. Адмиралтейский Верф үйлдвэр СТ-102 төслийн 2 супер траулерыг усан тавина. Средний Невский хөлөг онгоцны үйлдвэр 12700 төслийн Александрт Английн далаа мин устгагч Трашик хөлөг 2-ыг усан тавина. Эцэст нь хамгийн сэтгэл хөдлөм үйл явдлуудыг дурдъя. Өргөн сар хүрээтэй шинжил хийсэн дараа хүнд цөмийн буужингийн крейсер Адмирал Нахимов тэнгисийн цэргийн флотын бүрэлдэхүүнд орно. Автомашины салбарын гол нээлт нь АвтоВАЗ-ын шин тэргүүлэх загвар болох технологийн хувьд бүрэн бие даасан өөрийн платформ дээр бүтээгдсэн Lada Azumit кроссовер автомашин байх юм. Мөн хот орчмын тээвэр зориулсан ус төрөгчийн түлшээр ажиллах анхны 2 галт дэрэг бүтээж эхний ээлжинд шахалын нарал дээр ашиглалтанд орно. Сансрын салбарт ч олон эерэг мэдээ бидний хүлээж байна. Сансар
Байконур дахь Бэтерек хөргөх согсброос шинэ Союз 5 зөөгч буужингийн анхны туршилтын хөргөлтийгийнэ. Мөн Старт 1М хэмээх хөрвүүлэн ашиглах зорилттой зөөгч буужингийн нислэг зохион бүтэх туршилтуудыг хэлнэ. Түүнчлэн сансрын хэд хэдэн чухал аппаратыг хөргөх төлөвлөгөөтэй байна. Үүнд Электро Л номер 5 гидрометеорологийн хиймэл дагуул. Дэлхийн аж цэгт тэр дундаан нисэх онгоц галт тэрэгний буудал дөргөн зурвасын интернет ашиглах боломжийг бүрдүүлэх Арасвит холбооны баг тойрог замын хиймэл дагуулын бүлэг. Мөн Арктикийн бүс нутагт нисгэгчүүн нисэх төхөөрөмжүүдийг байнгын холбоогоор хангах зорилготой экспресс өндөр сунгасан 100-ийн системийн анхны аппаратуудыг тойрог замд гаргана гэж хүлээж байна. Оросын сансрын нислэгийн түүхэнд анхудаа сансарт арилжааны шугамар нислэг хийнэ. Мөн Камчатка буужин далайн түвшнөөс 100 км өндөрт хүрч Германы шугамыг дагах ёстой юм а. Гэхдээ хамгийн хүлээл төрүүлж байгаа нь Оросын анхны дахин ашиглах боломжтой зөөгч буужин болох Грана төслийн туршилт зохион бүтэх ажлууд эхлэх явдал юм а. Энэхүү буужин нь хиймэл дагуулыг тойрог замд гаргаж зогсохгүй сансраас аппаратуудыг буцаан авчрах цаашлаад дэлхийн нэг зэгээс нөгөөд хэдхэн минутын дотор нисэн хүрэх хүчин чадалтай юм а. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн Оросын төдийгүй дэлхийн логистикийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх чадвартай шинэ зарчмын тээврийн цоо шин төрөл бий болох тухай асуудал юм а. Грана зөөгч буужингийн хөөрх үеийн эжийн 300 тонн ашигтай ачааллын 6 тонн хүртэл байх бөгөөд нэг буужинг 100 хүртлүүдээ дахин ашиглах боломжтой гэж тооцоолж байна. Хөөрөх болон газардах үед хэлбэршүүлсэн хөөрөх буух талбай мөн хөнгөгүй автомат сэнгэлэх системийг ашиглахаар төлөвлөжээ. Шинжлэх ухааны судалгааны ажлууд аль хэдийн дууссан тул одоо туршилт зохион бүтээх шатанд шилжих боломж бүрдсэн байна. Эдгээр болон бус түлэгдэж байгаа төслүүдийн талаар бид 2026 оны турш та бүхэнд тогтмол мэдээлэл өгөх тул өөр тохирох платформ дээр цаг хугацаа урагшаа сувгийг заавал дагаарай. Дараах хэсэг танилцуулга авралын түүх. 7 хоногийн Баатар. Шинэ жилийн өмнө хүн Волгоградын орчимд хүчтэй засан шуурга дахин тэгдлээ. 16 настай өсвөр насны хүү авгахынхаа хамт мал сүргэн ферм рүү оруулж амжихын тулд яаран тал руу гарсан ч замдаа аимшигтай хүчтэй засан шуурганд өртөж чиг баримжааг алдан удалгүй төөрч. Харамсалтай нь иймэрхүү тохиолдол ихэвчлэн хүний амьд эмгэнэлт төгсгөлтэй байдаг. Учир нь маш хурдан осгож хөлдөж эхэлдэг. Аз болгоод төөрсөн малчид цагдаатай холбогдож өөрсдийн байршлыг ойролцоогоор тайлбарлаж чадсан байна. Тэднийг аврахаар хэсгийг ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч Илдар Эскарино онцгой байдлын ажилтнууд хамт тусгай автомашинаар гарсан байна. Гэвч тун бодлого үзэгдэх орчин бүрэн үгүй бол тээврийн хэрэгсэл цааш явах боломжгүй тодорхой боллоо. Тиймээс хошууч явганаар явж аврагчдын автомашинд зам заах шийдвэр гаргалаа. Хүйтэн болон гүнзгий засан дунд ойролцоогоор 7 км замыг явганаар дуулж 3 цаг эрен хайсны эцэст оюун зурвалсын захаас хүмүүсийг эсэм мэнд олж чадлаа. Тэднийг эсэм мэнд аюулгүйгээр тосгонд нь хүргэсэн бөгөөд азар ноцтой гэмтэл аваагүй байжээ. Баатарлаг үлсийн төлөө түүнд чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.